Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээ орцож байгаа хүүхдүүдийн эхний хүүхэд нэр хэм блэ? Намуу. Намуу орж ирж. Намуу сургуулийн нэг сайхан ангиан багшигаа танилцуул та. Манай анги 2-5 анги манай багшийг Солонгоо гэдэг. Солонгоо багший. 2-5. Сургууль нь болохоор 14-р сургуулийг орж иржээ. Дараагийн хүүхэд нэр нь хэм блэ? Бэлгүүн сар. Бэлгүүн сар орж ирсэн байна. Мишель орж ирсэн. Цэлмэг. Номин Гэгэн болор. Шижигэнсэн зураач 6 охин. Айгуу сургуулийн эмч байгаад. Биш үү? За өөр мэрэгжлүүдийн асуунаа багшин заяа. За ингээд нэг 5 6 хүүхэд ороод ирэхгүй сургуулаа цагдаа байсан шүү дээ. Мэрэгжил нь. Нэг ангийнх нь. За ингээд хичээлээ эхлэедүүлээ. Үзгүүдээ аваад нэг хөөрхөн амтныг зурнаа. Цаасныхаа дээрээс биш дээ. Нэг ийм номон зураас зүгээр ингээд гүйлгэж. Ингээд. Багш нь яаж юугаа эргүүлж байгааг нь сайн хараарай. Одоо 2 дугаар ангийнхан дүрсээр юугаа гаргаж ирж шít. Ойсох шиг юм болов уу сая? Учрыг надаарай заяа. Эндээс яах вэ? Ийм сагалгаар хөөрхөн өстэй. Эндээ бүлтгэр хөөрхөн зовоодог нүдтэй. Дундаа ийм хар нөхтэй галантай. Том зурсан хүүхдүүд. Тойт гэдэг нэг хөөрхөн шууг зурх нэ. За тотчин биш үү? Ингээ нэг ийм гэдгэр хийж гэдсийн. Энд нь ийм нэг далавч хийж. Ингээд. Эндээс ингээд ороод ирээ. 100 дугуй болж ирж шít. Энэ юм шинжилтээ мөн зориг төгөл дээр алах гэж яваамаа. Шинжилтээ очих гэж явам уу? Тэрэ ингэ зүрхээ алах гэж юу шүү дээ. Тэг газар дээгүр ингэ алах гэж юу шүү дээ. Тэгээ энэ хүнд нь бас нэг юм годгор сүүл байгаад байна. Шинжилтээ алах гэж байгаа юм чи яах вэ? Нөгөө шинжилтийн гоёог нь хийнэ. Тийм ээ. Ингээ алаглуулаад байвал мөн гоё болно шүү дээ. Тот. Их гоё уран дизайнтай ийм амт юм байгаа шүү дээ. Саадлынхан далавч нь гараад ирж байгаа юм тийм ээ. Тэгэнгүүтээ энүүгээр бас ингээ солонгоруулаад өнгийн зохиогод гой будаараа заяа. За одоо энд нэг юм бий. Энэ нэг овгор малгай. Ингиж тахир зураасаар ингиж хийгээд Санта Клаус юм малгай. Малгайг энэ ингээ тодорхойлчихно. 1-р ангиас ингээ хэлбэр дүрс хар зурж байгаа л 2-р ангиас ингээд маш маструулаа явчихж байгаа юм да манай хүүхдүүд. Одоо удахгүй зургийг үзнэ. Тэр гол тодорч байгаа юм чи одоо энэ байж байна. Тэгээ өнгүүл гайхалтай. Тотны. Дээд талд нь хошууныхын дээд талд цагаан үлдээч чинь өгсөн тийм ээ. Тэгээ зөөлхөн дараад ингээ ахихмын ихтэй ингээ бодчих. Зөөлхөн явах тусдмаа
гоё гарна шүү дээ. За энэ юу ч хөдөөтэй. Зүгээр өнгийг хөл ерөөс ингээл солонгоруулаад явчих хэрэгтэй. Ямар ч өнгө өгч болно шүү дээ. Тийм ээ. Өөд ингээл явчих гэсэн. Их л гоё тод амтан байд юм да энэ. Тойд гэдэг шүү. Ингээд. Тэгээ одоо нөгөө ногоон гарч ирнэ. Энэ тэр баян жамтны амтны юунд ийм тойд байдгийг яг мохоо ашигар нь уусан чи. Оо. Толгой бол гараад ирж байгаа. За одоо далавч руу гарч. Далавчных нь үзүүрийг цагаанаар үлдээж байна тийм ээ. За тэрий чинь бас ингэж өнгөөлгөлөөч ингээ өгчгтөр. Оо. Ингээд. За манай телевиз үзэгч хүүхдүүд бас дагаад хоцроод байвал дахиж давтаад бас гаргаж болно шүү дээ. За. Цээжийн ямар арах вэ? Бас нэг алгалууч үл яасан юм бэ? Энэ хөнний. Ерөөсөө алгал юм байдаг юм багч үлээ. Бага юм чи. Сүүлийн тод ногооноор өчнөө. Энийг. Ингээд яваад шүү. Дээрээс наваад ингээд доошоо. Одоо цээжийн ингээд шараар өгöd тэгэхээр жинхэнэ нөгөө сайхан алга точчихно. Алхаж явж байгаа дүрс нь гараад ирнэ шүү дээ. За бид нар тулбар шар өнгө байгаа. Оо ингээд өнгө ослоочихлаа чи яах вэ? Тойт гэдэг юм аа. Нүдэн дээр нэг хөөрхөн өнгө мөрнө. Ямар өнгө хөө? Оо гэж. Тэгэхээр яг зүгээр орон зайтай төрлийг л гараад ирж байгаа. За ингээ хөдөлгөөний хийхэд бол яг их зоримог хурдан алхаж явж байгааг үл ингээ зураас хийчихнэ шин. Хөдөлгөөнийг хараалж шүү дээ тийм ээ. Эрчтэй гэсэн үг. За үзэхгүй ээж гад хөөхтүүдийн зургийг харсан чинь гайхалтай сайн. Араас нь харахад гоё байд юм аа. Тэр. Ой ястай гоё. Ингэж л сайхан зурдаг хөөхтүүд байгаа юм да. Намуу дуутай ирсэн үү, шүлэгтэй ирсэн үү? Дуутай ирв үү, шүлэгтэй ирв үү? Шүлэгтэй. Шүлэгтэй. Шүлэгтэй юу? Аха. Мөшч. Тэ гасангийн шүлэг Монгол хүний зүрхний бичээс би 5 хантай гэрт төржээ. Би 5 дэвтэ дэлхийд төржээ. Би буурал дүүхтэй Монгол төржээ. Би бурхад бэлдэг дорндод төржээ. Бодины минь хог намайг хөлд оруулсан. Ботхон буулай намайг хилд оруулсан. Уухагийн гоо надад жигүүр ургуулсан. Уртын дуу надад ухаан тараасан. Эвдэрвээс бид хуваахыг хүрдээ. Эвдэрвээс бид үржүүлэхийг хүрдээ. Эвдэр энэ бол миний зүрхний бичээс эвлэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй. Авдарн дотор минь сувдар минь багтдаг. Ахны маань уруун дээр гэр минь багтдаг. Өргөөн тооноор минь наран багтдаг. Үжислэгэн дотор минь орчлон орсдгоо. Би дэлхийн хэвтэй гэрийн эзэн. Би дээшээ зайтай буйны эзэн. Би дээрээ нартай тэнгэрийн эзэн. Би дээшээс жирэгтэй Монголын эзэн. Би 5 хушуу сүргийн эзэн. Би таалангай говийн эзэн. Би лустай хусны эзэн. Би луутай хөх тэнгэрийн эзэн. Тангадын галсаа үгийнхээ шүлгийг
Маш сайхан уншсан. Намуунда баярлалаа. Дараагийн бэлгүүн сарын юу хэлсэн? Шүлэг. За. Шүлэг шүү. Би 5 хантай гэрт төрчээ. Би 5 твтэй дэлхийд төрчээ. Би 5 зэрэг уншчих байсан шүү. Мишэд юу хэлсэн? Энэ хамт. Хамт уншиж. Бүгдээ юу? Сургуулаа юу? За тэгвэл өндөр дугаар нь штэ. Яс хийдэл сайхан. Шижигэнт уншина. Багш нар команд өгье. 14 дугаар сургуулийн авиаслаг сурагчид уран яруу шүлгийн унших гэж байна. Сонсоорой. 3 Би 5 хантай гэрт төрчээ. Би 5 твтэй дэлхийд төрчээ. Би бүрэл түүхтэй Монголд төрчээ. Би бурханд мэдлэг дорнод төрчээ. Бэтгний хог намайг хүлт оруулсан. Бэтгэн байлаа намайг хэлт оруулсан. Хагийн гоо надад зүгүүр өгсөн. Уртын дуу надад тухайн цараасан. Эдрээс би хавахын хүртээ. Эдрээс би үржүүлхийн хүртээ. Энэ бол миний зүрхний бичээс эвлэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй. Агрын батрын цудрын багцдаг. Ахныхаа нүрүүнээр гэрмийн багцдаг. Өргөн гонор минь нарам багцдаг. Үндэслэн батар минь орчлон орчдгоо. Би дэлхий хэвтэй гэрийн эзэн. Би дэшээ заяатай буйны эзэн. Би дээр настай тэнгэрийн эзэн. Би дээрчээс залхтай Монголын эзэн. Би 5 хошуу сүргийн эзэн. Би тасхангай говийн эзэн. Би лостай усны эзэн. Би луутай хөх тэнгэрийн эзэн. За баярлалаа. Одоо ардын уран зохиолч өвөө галсангуй тангадын галсангуй үзэж явал та нарын энэ шүлгийг хараад мөн баярлж байгаа та тийм ээ. Сайхан шүлэг бичсэн. Та нар бүр гоё сайхан уншлаа. За ингээд гэгэн болорчин биш үү? Том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Эмч. Энэ их сонирн байдгүй байхгүй багштандаг асуугаад байдаг. Ер нь ямар мэрэгжлийн улсууд их олон байдгийн бэ? Төрхөн вэ? Инх номын ямар мэрэгчлээ болох вэ? Бүжигчин болно. Цэлмэг ямар мэрэгчлээ? Эмч. 2 эмч гараад ирлээ. Нэг бүжигчин. Мишель ямар мэрэгчлээ? Шүдний эмч. 3 эмч гараад ирлээ. Бэлгүүн саран. Шүдний эмч. 4 эмч гараад ирлээ. Намын Шүдний эмч. 5 эмч. Нэг ингээд 5 эмч сууж шít. Тэгээ түрүү чи нөгөө орсон хүүхдүүд чинь бас эмч байсан шít. Тэгээ танайх чинь бас олон цагдаатай тийм ээ. Өвгүүд нь дандаа цагдаа. За гоё. За багш зургийг хараад. Ингээд өнгөөр удахлаар бүр гоё болоод байгаа биз. Бүтээл төрөх агшин гэж сайхан агшин байдаг. Манай охтууд бол маш сайхан зурсан. Бүгдээрээ нийлээд сайхан шүлгээ уншлаа. За ингээ эхний хүүхэд авиаслаг зураач. Эхнээс нийлэнэ. 14 дугаар сургуулийн авиаслаг зураач 2-ын ангийн төлөөлөгч намууныхаа зургийг үзнэ. За намуун доор суучгаад ингээ бич. Тэр ингэж сайхан уран дүрсэлдэг. Энэ бол яахааргүй Google-ийн киноны баатрын дүр. Энэ хөдлийнх нь хөдөлгөөн, бие, хүзүү, толгой бүгд хөдлөнө. Нүд нь хөдлөрөө нэвчнэ. Ийм сайхан хөдөлгөөний дүр зохиолсон намуунда улам их амжилт тавьсан.
Мундаг. Дараагийн авьяаслаг зураач бэлгүүн сарныхаа зургийг үзье. За ер нь манай охтууд бол жигдэхэнтэй. Өөр төрхтэй, өөр хүмүүс зурж байгаа юм чинь өөр байна тийм үү? Тэгэхдээ маш мастер зургууд ингэ зурж байгаа юм. Ерөөсөө сайхан тойтууд ерөөсөө ийм гоё алаг өнгө хачин гоё дизайнтай хэлбэр дүрстэй ийм амтан байд юм аа. Тэгээ баг ингэ дуурах гэдэг шүү дээ. Бэлгүүн сарнда улмын хамжилт үсэ. Дараагийн авьяаслаг зураач Мишелийн зургийг үзнэ. Манай Мишель чинь бас их уран гоё зурдаг, гүйцэтгэл сайтай. Тэгээ цасан бодорцсон тэр сайхан шинэ жилдээ вак гэж бас хүний дээр ярьдгийг шүү зарим. Мишель гэж ярьж мэдэн шүү. За ийм сайхан зурсан Мишельтэй улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Цэлмэгийн зургийг үзнэ. Цэлмэг дээр энэ бол нэлээд тийм азарган маягийн тод сакслайс үстэй бас өөрийнх нь төрхтэй маш гоё уран гоё гаргаж ирж байгаа. Ийм сайхан зураг зурсан Цэлмэгтэй. Энэ донж нь бол маш гоё шүү. Ийм сайхан зураг зурсан Цэлмэгтэй улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Энх номингийнхан зургийг үзнэ. За Энх номин. За манай охтууд бол жигдэхэнтэй тэр жаахан дэш өргөж. Тийшээ харуулаа. Тэр. За ингэж арай дотоо байгаа. Гүйцэд ирэхээр бүр гоё болно. Хөдийг гоё хийчихээр заяа. Тэгэхээр наадах чи марзан гоё. Маш гоё тойтуулах нь байна шүү дээ. Дараагийн авьяаслаг зураач Гэгээн Бодрынхан бүтээлийг үзье. За тэр. Гоё. Тэр бүр нэмээд нөгөө цасан хүнийгээ зурцсан цасан хүн барьж байгаа тот байх нь шүү. Ингэж сайхан ургуулan бодож зурсан. Гэгээн Болортон улам их амжилт үзье. Сайхан зурсан хүүхдүүдтэй багш нь яг 500 та баазал. Ууггүй сайхан эвлүүлээ. За яа. Мөн энэ цэлцгэн үргээд чихрийн хамт дэлгэлж байна. За солонго гэдэг чихрийн хамт. За шинэ жил шинэ оноо сайхан амжилттай ухтаараа. Амжилт хүсье. Солонго чихрээ аваарай. Амжилт хүсье. За дараагийн хүүхдний натюрморт цэцгийн зураг байна. Энийг сайхан эвлүүлээрэй. За амжилт хүсье. Амжилт хүсье. 14-ийнхэндээ амжилт хүсье. Цэцгэн үчгэр аваарай. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Би шатна.